За энэ ороо дээр нэг цаг гаруй яваад аваад ирлээ, хараад ирлээ. Баруун ширээд яваад гарч ийм олон хүмүүс байна. За тэгэхээр ер нь одоо энэ хүмүүс явсан. Одоо энэ мэдхгүй нэг 5-10 мянган гард юм шиг байна. Удахгүй 50-60 мянган гарах юм бол энэ зам тусгай зам нэг Японы солонгосууд шиг зам тавихгүй бол юу яах юмчтэй биш үү? Нөгөө энэ аюу олон 50-60 мянган хөлдөө талхалцах шинжтэй юм байна. Тэгэхээр зэрэг дараа жилээс ч юм уу их хавраас өсөлтөө мөнгө оруулж байгаа энэ яг н ороо хүртэл ингээд гой зам тавиад зарим газар эдгээр горигт харалттай. Тэгээ горхын дээр гүүр энэ төр тавьчих юм бол 50-60 мянган Улаанбаатарчууд бараг 500 гардаг газар тоохоо байна. Яа тийм боломжтой юм байна. 20 жилийн өмнө 5 хүн л гардаг байсан да. Бүтэн сая дээр ингээд гарч дараагийн бүтэн сая хаад нэг 4-5 хүн нэлмөр өгдөг байсан. Одоо л ерөөсөө ер нь бол 2-3 мянган доод нь гардаг юм шиг байна. Нийт давхарцсан тохиолдолд 5-10 мянган гардаг баха. За ингээд дараа зам тавихгүй энэ байгаль орчин бас хэцүү юм биш 2 сая да.